За сайн мэцхан уу. Хүслэн апартментыг танилцуулж байна. За Хүслэн апартмент маань Улаанбаатар хотын хамгийн ашигтай байрлал бол 13 дугаар хороололд байрладаг. За бүр тодруулах юм бол 13 дугаар хороолол 84 дугаар сургуулийн яг чанхуур талд нь байрлаж байгаа юм орон сууц босч байна. За Хүслэн апартмент маань 2019 оны 12 сард ашиглалтанд орох байгаа. За Хүслэн апартментын барилгын хийц өгөөд барилгын чанар, за энэхүү Хүслэн апартментын давуу талыг танилцуулъя. За хийцийн өвд төмөр бетон каркасын хийцтэй, блокын дүүлэлттэй. За энэ хэрэглэж байгаа блок маань Макийн блок, Макийн евро стандартын блок. Давуу талын хувьд энэхүү блок маань даацаатай, за дуу чимээ тусгаарладаг, галт шатдаггүй, бат бөх шин чанартай, за мөн удаан эдлэгдэж хэрэглэгдэх ийм блокийг ашиглаж хэрэглэж байгаа. За та нарын харж байгаачлан зарим хан маань ийм төмөр бетон цутгалтаараа, за зарим хан маань одоо өөрөө хоорондын хан маань ийм блокон дүүлэлттэй байгаа. Гэтэ энэ зөвхөн энэ одоо энэ хоёр өрөө доторх өрөөг маань тусгаарч байгаа блок ийм нэмэгхэн блок байгаа. Тэгээд ямар нэгэн зүгээр энгийн хөөсөн зөр хавтан ашиглаагүй энэ блокийг хэрэглэж байгаа. За айл хоорондын маань блок болохоор илүү зузаан. За одоо энэ харж байгаачлан ийм зузаан блокийг ашиглаж байгаа бүгд яг нэг стандартын блок. За 0 бол мэдээж фосфороо хийгдэнэ. За чамаадахгүй шиг байна. За сангийн хэрэгслийн хувьд бол Орос сангийн материалуудыг ашиглаж байгаа. Ер нь бол энэхүү барилга маань нэлээд чанартай, хамгийн сайн гэсэн барилгын материалуудыг ашиглаж хийж байгаа. За цонх вакуумын хувьд болохоор 3 давхар шилэн вакуум цонхыг ашиглаж байгаа. За солонгос 2 лифтийг энд тавьсан байгаа. Тэгээд бүх байрууд өрөөнүүд маань галтоогоо тустай байхаар гэгдсэн. Одоо жишээ нь миний энэ байгаа 2 өрөө бол 65.7 м2-тэй 2 өрөө. Балконы гадна талын шил маань тэр чигээрээ битүү таазнаас шал хөдлөө битүү шилэн хийгдэнэ. За энэ цонхтой ингээ галтоогоо тустай. Тэгэхээр бол хүний 5 дахь чанарыг илүүрэх гэсэн юм байрлага болж байгаа. За 12 сард ашиглалтанд орно. За энгийн барилгаас илүү өндөр таацыг хийж өгсөн. Мэдээж барилга давхар үүтэй камер хүүхэд болоод иргэдийнхаа оршин суугчдынхаа аюулгүй байдал дээр дээд зэргээр анхаарч ажиллаж байгаа ийм барилга болч байна. За 12 сард ашиглалтанд орно. За унтлахын өрөө бүх өрөөнүүд маань нэлээд том, зайтай, гэхдээ ашигтай талбай ихтэй, ашиггүй талбай багтаа ийм барилга босч байгаа. Нойлын хувьд бол нэлээд том. 13 дугаар хороол бол ягаад Улаанбаатар хотын хамгийн ашигтай байрлал юм бэ гэхээр нэгдүгээр 13 дугаар хороолт маань Монгол улсын хэмжээнд хамгийн том цогцогдох худалдааны төв зэвсэгт байрладаг. За таамагийн мэдхээр Нарамтуул олон улсын худалдааны төв, Бүнжин гарав, Сандай плаза, за шөнийн зах зам тэдгэрийг тойрсон том жижиг худалдааны төвүүд, номон
зэргүүд багтана. За 13 дугаар бол мэдээж Улаанбаатар хотынхоо төв зэгтээ байрлана. Төв хэсэг гэж ялыг хэлж байгаа вэ гэхээр баруун дөрвөн замаас зүүн дөрвөн зам хүртэлх энэ хэсгийг маань Улаанбаатар хотын төв хэсэг гэж нэрлэдэг. Тэгэхээр 13 дугаар бол ялцгүй Улаанбаатар хотынхоо төв хэсэгтээ багтж байгаа. 3 дугаар шалтгаан бол 13 дугаар оролт маань 84-р сургуулиас агуулад улсын томоохон сургууль цэцэрлэгүүд энэ хороололд маань багтж байрладаг. За 4-р шалтгаан бол Улаанбаатар хотынхоо төв зэгтээ байрладаг мөртлөө утаа багтаа хэсэгт маань 13 дугаар ордог байгаа.